За та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Хан уул дүүргийн насан туршийн суралцгын төвийн Монгол оршихуй үндэсний бичгийн хичээлд таныг урьж байна. Өнөөдрийн хичээлээр шифт үсгийг хамт дарж эрхэмлэг болон гадаад үгийг бичдэг галиг үсгийг хэрхэн бичих тухай үзнэ. За одоо бүгдээрээ ингэж жишээ бичиж үзье. За жишээлбэл Монгол гэдэг үгийг бичье. За тэгэхээр эм үсэг бичлээ, о үсгээ бичлээ. За ихэнхлэг бичих ёстой. За тэгэхээр shift энэ хамт дарлаа. За мон тэгээд э о л Монгол гэдэг. За мөнгө гэдэг үг бич үзье. Эм үсэг, о үсэг. За одоо ихэнхлэгээ бичнэ. За shift энэ хамт дарлаа. Тэгээд г үсэг. За о үсэг. За ингээд shift энийг дараад ихэнхлэгийг бичихнэ. За дараа нь shift л үсгийг хамт дарж х үсгийг бичнэ. Тухайлбал лаваг, лчав, лам, лха гэсэн үгэнд энэ х үсэг орно. За бүгдээрээ лаваг гэдэг үгийг бичиж үзье. За shift л үсгээ хамт дарлаа. х үсэг бичигдээ. За а э а. За лаваг гэсэн үг гарлаа. За гуравт нь shift h үсгийг хамтараад гадаад үгэнд ордог хий үсгийг бичдэг. За заримдаа энэ г үсгэрч дуудагддаг. За жишээлбэл бүгдээрээ Хавай гэдэг чи. За shift h-ийг хамт дарлаа. За а э Хавай гэдэг. За холоор гэсэн үг бич үзье. Shift h дарлаа. л о р. За холоор гэсэн үг. За дөрөвт нь shift l хамтыг дарж г үсгийг бичнэ. За жишээ нь жууку гэсэн үг бичье. За shift l дарлаа. О үсгээ бичлээ. За энэ орос үгний одоо орос үгнээр о үсгийг бичихтэй шилбэтэй бичдэг. За шилбэ гаргана. Тэгээд к о жууку гэсэн үг гарлаа. За shift c-ийг дараад ц үсгийг бичнэ. Энд надад гадаад үгэнд ордог үсэнд бичээд байгаа шүү дээ. За цемент гэдэг чи. Shift c дарлаа. За c үсэг гарч ирж байна. Е н радие н хэсэг. За энэ гадаад үгэнд ордог энэ үсгийг бичихтэй үгэн дунд орсон ч гэсэн хамаагүй цэгийг бичдэг. За энэ үсгний цэгийг гаргахтаа энтерийн өмнөх цэгийг дардаг. Очлуурыг дарна. Өөрөөр хэлбэл кирилл үсгийн э үсэг бичдэг давчигдуулахад энэ үсгний цэг гарнаа. За 6-т нь shift к үсэг дараад к үсгийг бичнэ. За клуб гэдэг чи. Shift к дарлаа, л үсгээ бичлээ. За о үсэг бол шилвэтэй байна. За ингээд б үсэг клуб гэдээ гарч байна. Та бүхэн мөнгө, за лаваг, холоор, жууку гэдэг event гэсэн үгнүүдийг бас бичиж үзээрэй. За дараагийн хичээлээр тусгай тэмдэгт ашиглан үгийн адагт орсон мааны үеийн туслыг хэрхэн бичгийг заана. Та бүхэн давхар энэ үзнэгт дэлгэцэн дээр гарч байгаа хүснэгтэй бас сайн харж танилцаарай. Энэ дээр тайлбарыг тодорхой бичсэн байгаа. За ингээд анхааран сонссон танд баярлалаа.